оюуны чадварын IQ төв үзүүлж байна. Сайн бацгаана хүүхдүүдээ, өнөөдрийн хичээлийн сэдэв хамаарлыг олох. Сурах бичгийн 64-өөс 66 дугаар хуудас. Альфа юмс үзэгдлийн хоорондын уялдаа холбоог нээн илрүүлэх үйлдэлийг хамаарал олох гэнэ. Энэ үйлдэл нь мэдлэгийг ахиулах болон сэргийн санах хуульд онцгой чухал үүрэгтэй. Одоо харин бүгдээрээ зарим сонирхолтой дасгал бодлогуудыг бодцгоё. Энэ хичээлдэр бидэнд өнгийн харандаа хэрэгтэй. Өгөгдсөн зураг арын зургуудын аль нь тань илүү хамааралтай байна вэ? Бидэнд өгөгдсөн зураг нь өвлийн өвгөн байна. Харин хувилбаруудыг харцгаая. Хүүхдүүдээ, өвлийн өвгөнийг бид хизээ хийдэг вүлээ? Цаас орсон өвлийн улиралд хийдэг. Тэгэхээр өвлийн өвгөнтэй цас бусад зургуудаас илүү хамааралтай байна. Энэ мэтчлэн хамаарлыг олох бусад сонирхолтой дасгалуудаа бие даан гүйцэтгэрэй. Хуудас 65. Хоёр бүлгийн төсөөтэй болон ялгаатай шин чанаруудыг тодорхойлж асуултанд хариул. Эдгээр амьтдыг бүби гэдэг. Харин эдгээр амьтад бүби биш. Тэгвэл дараах зургаас бүби нартай ижил хувилбарыг өнгө ялхан будаж бүби биш амьтдыг хэрэгслээрэй. Бүби нар бүби биш амьтдаас ямар ялгаатай байгааг олоорой. Одоо бүгдээрээ бүби ба бүби биш амьтдын биеийн бүтцийг харцгаая. Чих, хөл, нүд, ам, гарыг сайтар ажиглаарай. Бүби бүлэгт хамаарагдах амьтад ямар шинжээрээ ижил байна? Бүби амьтад чих, нүд, хөлтэй байна. Харин бүби биш бүлэгт хамаарагдах амьтад амтай бас хөлтэй байна. Тэгвэл бүби нь чих, нүд, хөлтэй боловч гар амгийн амьтдыг хилдэг. Өгөгдсөн зургуудаас бүби биш амьтдыг хэрэгслэн бүби бүлэгт хамаарах амьтдыг өнгөөр ялган бодоорой. Бусад сонирхолтой дасгалуудыг бие даан гүйцэтгэрэй. Доорх бүлэг зургууд ямар хамааралтай байна вэ? Зургуудаас энэ бүлэгт хамаарахыг нь будаад хамаарахгүйг нь хэрэгслээрэй. Өгөгдсөн зургуудын ерөнхий хамаарлыг олцгоё. Бамбрууш, галт тэрэг, алиалагч, морь, бөмбөг зэрэг нь бүгдээрээ тоглоом. Тэгвэл доор өгөгдсөн дүрсүүдээс хүүхэлтэй, модон морь, галт тэрэг зэрэг тоглоомуудыг будаарай. Харин бялуу, мөхөөлдөс, доорог, жимс зэргийг хэрэгслээрэй. Жаран 6 дугаар хуудсын үлдсэн дасгалыг бие даан гүйцэтгэрэй. Өнөөдрийн хичээлдээ хамт байсан баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай найзуудаа